Хоньны асцендентийн 10 дугаар сарыг харцгаая. За хоньны асцендентийн хэрэгшээг чангараг гараг нь одоогоор хилэнцэн орд буюу таны 8 дугаар хавстар байна. 8 дугаар хавс нь ямар нэгэн зүйлийг хэтрүүлэг хийдэг онцлогтой эсвэл баг зэргийн залхууралтай онцлогтой хавс юм. Одоогоор хоньны асценденттэй хүмүүс ямар нэгэн зүйлд автан донтож байгаа ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар өөрийгөө ингэж юу хийж байгаасаа мэдэхгүй, эсвэл амьдралын хэм маяг нь жоохон замбраагүй байгаа, эсвэл ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээд өвдөж байгаа, эмчилгээ хийлгэж байгаа үе бас байж болох юм. Өөр тохиолдолд 8 дугаар хавс нь сэтгэл готрол ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар тийм траума мэдэрдэг мэдрэмжүүдтэй холбоотой байдаг. Тэгэхээр эдгээр үйл хэргүүдэд төвлөрөн эрчимсэн, эдгээр сэдвүүд нь эрчимсэн үе байж болно. Харин өөр тохиолдолд мөнгө санхүүгийн асуудлууд дээр төвлөрж байгаа. Эсвэл өөр зээл, өөр бус хүмүүстэй хамааралтай тийм мөнгө санхүүтэй сэдвүүд дээр төвлөрсөн үе бас байж болох юм. Эрүүл мэндэд анхаараарай гэж зөвлөе. Хит их мөнгөний зарлага гаргах мөнгө их мэтлэнгээр бас нөлөөлж магадгүй учраас 8 дугаар хавс дээр анхаарал болгоомжтой байгаарай. Ханы 8 дугаар хавс дээр 11 сарын 7 хүртэл байх болно шүү. Өөр тохиолдолд 8 дугаар хавс нь өхөл амьдрал, дахин төрөлт, секс гэх мэтлэн тийм нууц зүйл хэрэгүүдтэй холбогддог. Тэгэхээр энэ хугацаанд ямар нэгэн нууц зүйл хэрэг хийж байгаа, эсвэл оккулт үйл хэрэг, эсвэл ямар нэгэн spiritual, esoteric үйл хэрэгүүдэд төвлөрж байгаа үе бас байж болох юм. Гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар баг зэргийн нууцлагдмал хандлагатай байж магадгүй юм аа. 10 сарын 20-нд ангараг гарыг бууд гарахтаа болсон 14-наас 28-ны өдрүүдэд уншиж бичих, мэдээлэлтэй харьцах, ямар нэгэн шинэ зүйлийг суралцах, чадварт суралцах, эсвэл ойрын аялал хийж наасаа явж хүмүүстэй харилцах зүйл мэтлэнгээр хөдөлгөөнтэй оюуны үйл хэрэгүүд, оюуны нэрийг нь эрчимдсэн үе өдрүүд байх болно. За 10 сарын 28 болон 30-нд Бархав сайд гарыг болон Санчир гарыг нь болон нийжил цаг хугацаанд хамтдаа орж ирнэ. Тэгэхээр Бархав сайд гарыг нь болон таныг хэрвээ та өвдөжсэн бол таныг илүү гэгээлэг болгоод, эсвэл ангаагаад би илүү иларших нөлөө үзүүлж болно. Харин нөгөө талаас та илүү гэгээлэг болж магадгүй, эсвэл өдөртөн зохион байгуулж ямар нэгэн зүйлсийг урам зоригтойгоор хийх тийм энергитэй байна. Бархав сайд гарыг нь болон эерэг таатай тэлэлттэй байна. Харин Санчир гарыг нь болон таныг баг зэргийн даун болгоно эсрэгээрээ Бархав сайд гарыг, Санчир гарыг нь болон хамт орж ирж байгаа учраас та энэ үед илүү их хариуцлага үүрсэн том хүн шиг тийм үүрэг ролтой болж магадгүй юм аа. Өөр тохиолдолд Санчир гарыг нь болон таныг баг зэргийн зовоогоод хязгаарлаад ямар нэгэн зүйлийг сургах гэж хичээж байгаа. Тэгтэл Бархав сайд гарыг нь болон хамт ороод ирж байгаа учраас та хичээж суралцаж ямар нэгэн зүйлийг хийсэн хэрээр, хөлсөө гаргаж ажилласан хэрээр одоо ямар нэг үр дүнд хүрж байгаа мэтээр нөлөөг бас харж болох юм аа. Сөрөг талаас харах юм бол Санчир гарыг таныг баг зэрэг өвтгөж магадгүй. Тэгээ хүн хүнд яаж нөлөөлөхийг нь харцгаая. За 7 дугаар хавс олох хосын харилцаа, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааны үйл хэрэгүүдийг харцгаая. Гэрээ хэлзээр, ажлын туршлага гэх мэтчлэн. За 10 сарын 2, 4, 8, 11 гэх мэтлэн эдгээр эхний 4 аспектоор бол сайн муу ээлжилж байна. 10 сарын 2-нд Бархав сайд гарыг нь авч байгаа учраас 29-ээс 10 сарын 4-ний хооронд хүмүүстэй уулзах нэгсэх, хэрвээ та хүнтэй харилцдаг үйл хэрэг гэдэг бол үйлчлүүлэгч, клиент ихсэх гэх зэргээр нөлөөлж болно. Өөр тохиолдолд хосын харилцааны эерэг таатайгаар өргөжин тэлэх боломжтой. Таны эргэн тойронд хүмүүсээр хүрээлэгдсэн тийм завгүй үе бас байж болох юм аа. За тэгтэл 10 сарын 4-нд өмнөд занглаатай уулзж гин тэгэнгүүт 1-ээс 7-ны хооронд бас ижил цаг хугацаанд хэдийгээр Бархав сайд гарыг таны хосын харилцаа ч юм уу ямар нэгэн уулзалт, цуглаан, гэрээ хэлцээрийн сэдвүүдийг тэлж өгж байгаа, ихсгэж өгж байгаа ч гэсэн зарим нэг харилцаа нь дуусж байгаа. Яг өмнөд занглагийн нөлөөнөөс үүдэж нэг харилцаа нь дуусаад хаалга хааж байгаа ч юм уу гэх мэтэр нөлөөлж болох юм. Эсвэл ямар нэгэн гэрээ хэлцээрийг цуцалж байгаа бас байж болно. За тэгснэ 10 сарын 8-нд сугар гарыг Бархав сайд гарагтай sextile aspect үүсгэн. Тэгэхээр 5-аас 11-ний хооронд бас л хүн амьтан ихсэж байгаа байхгүй. Хасын харилцаа, гэрээ хэлцээр дайжгүй бүх юм тэлж ийн эерэг таатайгаар. Тэгснэ залгуулаа Санчир гарыг нь ороод ирж байгаа. 8-аас 13-ний хооронд бас ижил цаг хугацаанд байгаа. Тэгэхээр Санчир гарыг нь харилцаа холбоог холдуулж, салгаж, хөндөрүүлэх нөлөөтэй. Тэгснэ Бархав сайд гарыг болохоор ихсэх нөлөөтэй. Тэгэхээр энэ сайн муу ээлжилсэн тийм сармаг цаг үе байх боломжтой байна. 10 сарын 14-нд сугар гарыг Жинлүүрийн орд руу нүгээд таны 7 дугаар хавс руу нүүмгцээ Нептун буюу 70,000 гарагтай эсрэгч чинь. Тэгэхээр 14-аас 15-ны өдрүүдэд бол хүмүүстэй үйл ойлголцох, эсвэл жоохон сонин хүнтэй уулзах ч юм уу. Эсвэл өөрөөр харах юм бол хүмүүстэй уулзаж, мансуурж, манрах, эсвэл амттай хоол идээд, эсвэл кофе, арх, тамхи гэх мэтлэн зүйлсээр ихээр хэрэглэж жоохон мансуурсан, сахилга батгүй тийм үеэр өрнөж бас болно. Эсвэл зөөр хүнтэй уулзаад ууж суух гэх жишээний байж болно. Өөр тохиолдолд таны хосчин ч юм уу, ажлын хамтрагч чинь эм тангууд эмчилгээ хийх гэх зэрэг нөлөөлж бас магадгүй юм аа. Яг 14-өөс 15-ны өдрүүдэд хүн тийм сайн мэдгүй хүнтэй уулзаж ямар нэг юм тохирцох хэрэггүй, гэрээ хэлцээр хийхэд тохиромжгүй. Учир нь тийм манайцсан тодорхойгүйгээр явсгалтайгаа учраас энэ нь
сөргөөр нөлөөлж болно шүү. 10 сарын 17-нд нар барах сад гарагтай төрөлжин аспект үүсгэж чинь 13-наас 21-ний хооронд бас л хүмүүстэй уулзах, эсвэл энэ үед дайггүй хүнтэй танилцах, тэр нь хосын харилцаа гэж болно, эсвэл ажлын харилцаа, бизнес хамтрагч бас байж болно. Дайггүй таатай боломжийн чадварлаг хүнтэй уулзах магадгүй. За 10-р хаваас олох карьер, ажил, мэргэжил, нийгмийн харилцааны урамсгалыг ямар их харцгаая. За 10 сарын 11-нд санчир гараг суугар гарагтай эсрэгсэн 8-аас 13-ны хооронд ажил мэргэжил нийгмийн харилцааны хүрээнд таатай эерэг боломжуудтай үе байна. Энэ үед бусдаа уулзаж хэлэлцээр хийх, гэрээ хийх гэх мэт ингээд хүмүүстэй уулзаж эсвэл бусдад таалагдах үйл хэрэг хийхэд бол тааламжтай. За 10 сарын 26 болон 30-ны аспект бол санчир гараг бууд болон ангар гарагийн нөлөө хамтдаа зэрэг орж ирж байгаа. Тэгэхээр 23-наас 11 сарын 4 хүртэл энэ хугацаанд бол бууд гараг харилцааны асуудлуудыг хариуцдаг. Тэгснээ ангар гарагчин дайны гараг. Тэгэхээр энэ хугацаанд ингээ хүмүүстэй үйл ойлголцох, хаш мэргэжлийн сэдвийн хүрээнд үйл ойлголцох, эсвэл хил ам үүсэх, эсвэл хил амаар дамжиж муудалцах, эсвэл буруу ойлголцсноос үүдэж муудалцах ч юм уу те гих зэрэгээс ерөн сэргийлэх хэрэгтэй. Сайнаар харах юм бол энэ үед ажил мэргэжилтэй холбоотой ямар нэгэн мэдээлэлтэй харьцахтаа хурдан шуурхаа, толгойн ажиллаа хурдан шуурхаа мэдээллүүдээ дамжуулаад хурдан шуурхаа наймаага хийх ч юм уу те эсвэл хурдан шуурхаа нааш цааш явж ажил мэргэжлийн асуудлуудыг гадуур ажилдаа явах гэдэг хурдан хөдөлгөөнтэй үе яс байж болох юм а сайнаар харах юм бол за 4-р хаваас болох гэр бүл оршин суудаг газар цусны төрөл эсвэл гэр бүл эцэг их гэх мэтлэн оршин суудаг газар эсвэл хувийн бизнес гэх мэтлэн үйл хэрэгүүдийг харцгаая. За 4-р хаваасыг мэлхийн орд буюу сар захирдаг. Тэгэхээр сарны хөдөлгөөн маш хурдан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр дурдсан өдрүүдийг сайнтай муутай өдрүүд гээд хүлээгээд авчихаарай. Давтаж буй өдрүүд нь сайнтай муутай тийм саармаг өдрүүд байх олон чухал ямар нэгэн зүйлсийг гэр бүлтэйгээ уур амьсгалан дайггүй байх үед нь нэгдгээр эерэг өдрүүд харин бусд нь болохоор жоохон тийм байж магадгүй, тиймэрхүү байж магадгүй. Гэтэ хурдан өөрчлөгдөж байгаа болохоор зовлон төргийн юм да тий. За ерөнхийдөө энэ нэг жилийн турш таны 4-р хаваас дээр барах усгаад гарыг ирсэн байгаа шүү дээ. Энэ 25 оны 6 сараас дараа 26 оны 6 сар хүртэл. Тэгэхээр энэ нэг жилийн хугацаанд гэр бүл оршин суудаг газар тийм эерэг таатай өсөлт тэлэлтүүд өрнөж байгаа. 10 сард харин тэдгээр өсөлт тэлэлтүүд нь өрнөх боломжтой харагдаж байна. Тэр нь юу ч гэж болно. Гэрээ томсгож байгаа эсвэл боломжийн үйл хөдлөх хөрөнгө гэрээ хийх ч юм уу эсвэл ам бүл нэмж байгаа эсвэл илүү гэр бүлтэйгээ уулзаж хамт байх нэгсэж байгаа ч юм уу гэх жишээний нөлөөлж болно. За 10 сарын 20-нд барах сад гараг бууд гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 9 сарын 29-наас 10 сарын 4 хооронд гэр бүлтэйгээ хилэлцэх эсвэл хамаатан садан цусан төрөлтөөгөө холбоо барих хуцаар арих ч юм уу те эсвэл үйл хөдлөх хөрөнгөтэй оршин суудаг газартай холбоотой ямар нэгэн бичиг цаасны ажил хийх эсвэл гэртээ суугаад хичээл хийх бас байж болох юм. Өөр тохиолдолд бууд гарагийн нөлөө нь нүүд суух гэх зэргээр бас нөлөөлж магадгүй. За 10 сарын 8-нд барах сад гараг суугар гарагтай секстэл аспект өсгөн 5-аас 11-ний хооронд гэр бүлийн ур амьсгал дайггүй байна. Энэ үеийн амттай хоол идэж эсвэл ямар нэгэн байдлаар тэмдэглэлт үйл хэрэг тохиох эсвэл гэрт таатай эд зүйл оруулах ч юм уу гэрээ засварлаж интерьер хийж гойж чимэглэх гих жишээний таатай үе амралтын ур амьсгалтай бас байж болох юм. За 10 сарын 17-нд барах сад гараг нартай дөрвөлжин аспект гэсэн 14-нөөс 21-ний хооронд гэрийн дотоод үйл хэрэгүүд нийл болох. Эсвэл гэрт болсон үйл хэрэгүүдийг зарлан тунхаглах ч юм уу эсвэл гэрийн влогыг хийх ч юм уу гэх мэтлэн ямар нэгэн байдлаар гэрт чинь тийм нарны нөлөө орж ирээд спотлайт авах боломжтой. Өөр тохиолдолд танаа гэрийн нарыг төлөөлөх хин нэгэн байгаа шүү дээ. Эцэг их чинь аав чинь ч юм уу эсвэл өрхийн тэргүүн нөхөрчин ч юм уу ихнэрчин ч юм уу тэдгээр хүмүүстэй холбоотой юм нэгэн зүйлс бас болж магадгүй. За 10 сарын 24-нд барах сад гараг бууд гарагтай гурвалжин аспект үүсгэн 28-нд бас л ангар гарагтай гурвалжин аспект үүсгэж байна. Энэ 21-ээс 11 сарын 3 хүртэл бол бууд бол ангар гарагийн нөлөө хамт орж ирж байгаа учраас энэ үед нөөц сууж болно. Эсвэл гэр бүлийн гишүүдтэй харилцаа муудаж үг хэл зөрөх муудалцах хэрэлдэх зодол тоос сэргийлээрэй гэж зөвлөе. Эсвэл таны ажлын газар төвийн бизнесийн сэдвийн хүрээнд эдгээрүүд нь нөлөөлж болно. За 2 дахь хаваас олох мөнгө санхүү, амжиргааны зардал, хувийн санхүү, эсвэл хоол хүнс, эд зүйлс, материаллык үйл хэрэгүүдийг харцгаая. 10 сард ямар байхыг. 10 сарын 4 болон 10 сарын 11-нд өмнөд занклаа болон санчир гарагийн нөлөөнүүд орж ирж байна. Тэгэхээр 1-ээс 7, 8-аас 13-ны хооронд. Эдгээр өдрүүдэд бол мөнгө чинь дуусах ч юм уу эсвэл мөнгө чинь удаашраад эсвэл орж ирэх хэвээр орлого чинь удаашраад хоошлоод сунжрах гэх зэргээр нөлөөлж магадгүй. Өөр тохиолдолд энэ үед мөнгө чинь
дутагдах ч юм уу те. Эсвэл энэ өмнөд ангилагийн нөлөө нь ямар нэгэн эд зүйлсийг эвдрээ таны эд зүйлс чи эвдрээ дахин худалдаж авах шаардлагатай болох. Эсвэл насан дуусаад нэг зүйлийг эвдрээд тавиад явуулаад санхүүгийн хувьд ямар нэгэн хаалгыг хааж ин гэдэг нөлөөтэй байна. Жохоо сөрөг нөлөөтэй байна гэсэн. За тэгснэ энэ ижил цаг хугацаанд 10 сарын 8-нд Бархусад гарагийн sextile aspect ороод ирж байна. Тэгэхээр 5-аас 11-ний хооронд бас ямар нэгэн тийм санхүүгийн хүнд хэцүү бэрхшээлүүд байгаа ч гэсэн дэжгүй хүн туслах ч юм уу хүн туслах эсвэл ямар нэгэн жоохон асуудлыг шийдэх хэмжээний мөнгө танд орж ирэх боломжтой үе бас байна. Тэгэхээр сайнтай муутай одлоготой зарлагтай тийм холимог үе болж таарах нэ. Сарын эхний тооног. За 10 сарын 14-нд сугар гараг гэж жинлүүрийн ард руу нүүмгцээ Нептун болох далайван гарагтай эсрэгч чинь тэгэхээр 14-наас 15-ны хооронд мөнгө санхуудаа жоохон тооцоолоогүй байх хандлагууд ирчимж байна. Энэ үед мөнгөө хамаагүй өрөх, сэтгэл хөдлөлөөрөө өрөх, эсвэл алдаж гээх зэрэгээс болгоомжлороо эсвэл өөр тохиолдолд эд зүйлсээ алдаж гэхээс тэргээлээрээ энэ үед эсвэл таны эд зүйл чинь эвдрэх ч юм уу алдаа зах гэх мэтлэнгээр нөлөөлж магадгүй. Тийм учраас ерөнхийдөө 14-наас 15-ны хооронд чухал гэрээ хилцээр чухал худалдан авалт хийгээд хэрэггүй байх нь шүү. За хэртэлтийн тухай ярьцгаая. За 9 сарын 21-нд таны 6 дугаар хаус болох охины ор дээр хэрт нарны хэртэлт болсон. Нарны хэртэлтийн нөлөө нь цаашдын 6 сарын эхлэлийг тавьж байгаа. За 9 сарын 21-ээс хойш таны эрүүл мэндийн асуудал эсвэл ингээд өдөр тутмын рутин ямар нэгэн ажил хэрэг ч юм уу те эсвэл ямар нэгэн хүн амьтныг асрах үйл хэрэгүүд гэх мэтлэн сэдвүүд нь цааш нэр эхэлсэн тийм үе байх болно. 21-ээс хойш та шинэ ажилд орсон ч юм уу эсвэл ямар нэгэн эрүүл мэндийн дадал зуршлаа өөрчилж эхэлсэн эсвэл ямар нэгэн өвчнөний асуудлууд сэтэрч эхэлсэн тэдгээр өвчин асуудалтайгаа нүүр тулж ангаах шаардлага гарсан ч юм уу те өөр тохиолдолд тэжээвэр амьтантай холбоотой үйл хэрэгүүдээр нөлөөлж болно. Эсвэл хүүхэд амьтан хүүхэд хөгшин хүн ч юм уу асрах хүнд үйлчлэх уур амьсгалтай болж ихсэн байж магадгүй. Тэгэхээр цаашдын 6 сарын турш болгоомжтой эрүүл мэндээ сайн бодорой. Өдөр тутмын рутин ажил мэргэжилдээ илүү ихээр сайн анхаарч төвлөрөөрэй гэж зөвлөмөр байна. Сөргөөр харах юм бол энэ хугацаанд эрүүл мэндийн асуудлууд нь жоохон тиймхэн байна. Эсвэл маш завгүй байнгын ажиллах шаардлагатай гээд удирдахтайцсан байнгын хийх шаардлагатай тийм ажил хэрэгүүд таскуудтай тийм цаашдын 6 сар болж өрнөх боломжтой шүү. Миний чаналыг дэмжих хүсэж байгаа бол над руу мөнгө явуулж болно. Кофений мөнгө явуулж болно. Description хэсгээр миний даасаа дугаар байгаа шүү. За тэгээд дараагийн сар уулзцгаая 11-р сарын подкастаар уулзцгаая. Баярлалаа баяртай. Амжилт хүсье.